Өнгөрсөн намрын чуулганаар бас улсын хурлыг ард түмнээс сонгож болдог бол ард түмнээс буцаагаад бас эргүүлээд татдаг байх ёстой гэсэн энэ одоо дуу хоолойг илэрхийлээд тэгээд хаврын чуулганаар энэ хуулийн төслийг одоо хөргөн барихаа хэлсэн байсан. За тэгээд мэдээж тэрсэн дайруудаа ажилдаа орсон. За тэгээд хуулийн төсөл маань бэлэн болсон. За яг сонирхолтой ингээд би бас дан бичиг баримтаар юу ааж өгч яах вэ гэд бүтэн юм ном болоход ингээд хуулийнхаа юуг ингээд төслийг ингээд бэлтцсэн байгаа. За тэгээд хууль маань нэмэлт өөрчлөлтөд оруулах хууль маань ди парламентд л орсон байгаа. За тэгээд яг энтэй давхцаад Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөх бас улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл бас оруулж ирлээ. За мөн түнчлэн манай намын дарга, Эргэн Зориг ногоон намын дарга Батбаатар бас намын одоо даргын хувьд тийм ээ эргүүлэн татах хуулийн төслийг бас өргөн барьсан. За тэгэхээр миний хувьд бол одоогийн байдлаар Батбаатар даргын хувьд бол ямар одоо агуулгаас ямар өнцгөөс энэ хуулийг өргөн барьсныг бол маш сайн мэдж байгаа. Илүү одоо нам талаас харсан ийм одоо байр суурьтай байгаа. За тийм ч учраас одоо хоёр өөр тусдаа ингэж өргөн барьж байгаа. Нэг нам гэхгүйгээр одоо улсын хурлын гишүүнийхээ зүгээс өргөн барьж байгаа. За ерөнхийлөгчийн одоо хуулийн төслөө бол бүрэн танилцаж амжаагүй байна. Хэвлэлийн мэдээлэлтэй байж байна. Ер нь бол энэ гурван хууль дээр одоо өргөн баригдаж байгаа гурван хууль дээр анализ хий гэсэн бодолтой байна. Гурвын одоо өөрийнхоос гадна нөгөө хоёрын одоо хуулийг судалж агаад яг ямар давуу талтай юм ямар сөрөг үр дагавартай юм бэ гэдэг байдлаар нь бас харьцуулсан судалгаа хийж одоо бас иргэд олон нийтэд танилцуулах хэрэгтэй юм гэж бодлоо. За ер нь бол одоо ялангуяа ёс зүйн асуудал маш их яригдж байна л да. Тийм. Ёс зүйн асуудлаар одоо юуг ёс зүй гэх юм бэ гэдэг тодорхойлт чи өөрөө тодорхойгүй ойлголт өгдөн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тодорхойгүй ойлголтоор одоо аливаа нэг одоо хүнийг эргүүлэн татна гэдэг бол өөрөө бас маш өрөөсгөл ойлголт юм. Жишээлбэл ёс зүй гэдээ ярьж байна. За ихэнх хүмүүс бол намайг бүдүүлэг үг хилантай ил тод дэндүү одоо нээлттэй гэсэн юм ярьдэн штэ. Тэр бас миний одоо сүүлийн үед их гайхаж байгаа нэг юм юу вэ гэхээр зэрэг ер нь манай монголчууд чинь ингээд баг нийтээр баг тийм болцсон юм уу да. Жохон гайхалтай юм. Даалт байвал буруу бузар хулгай зэлгээ одоо ямар ч буруу юм одоо байж л байдаг. Тэрнтэй ерөөсөд тэмцдэггүй. Даалт байгаа муу мухатай тэмцдэггүй. Харин ил шулуун, ил тод юм байвал ерөөсөө үцгээ болцсон ийм л цаг үе болцсон юм байна гэж би жоохон хувьдаа харамсаж байгаа. За тэгээд одоо өнөөдөр ёс зүй ярьж байгаа эрхмүүд, за ингээд ёс зүй ярьж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд өөрсдөө гайхамшигтай ёс зүй манлайлалтай хүмүүс байсан юм уу? Энэ хүмүүсийн бүтээсэн нийгэмштэй өнөөдөр энэ парламентод 10-20 жил сууж, энэ засгийн газарт 10-20 жил ажиллаж, энэ улс төрд насаараа амьдарч байгаа хүмүүсийн л бүтээсэн нийгмийн тусгал өнөөдөр явж байгаа байхгүй. Тэг өнөөдөр энэ хүмүүс гинтхэн Нара гэдэг энэ ил шулуун бүдүүлэг өгөхтэй хүнийг хараад ёс зүйн тухай асуудлыг ярих ёстой юм байна гэж санад сэтсэнд бас нэг талаараа их баяртай байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд та бүхэн маш сайн мэдж байгаа. Ялангуяа сэтгүүлчид бүгдээрээ сайн мэдж байгаа. Өнгөрсөн одоо үеийн парламент засгийн газруудад иргэдийнхаа боломжийг хулгайлдаг асар олон улс төрчдөөсөн. Та нар мэдж байгаа 40 хэдэн төрлийн мөлий нөгөө нэг боловсролын зээлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийн сан, хөгжлийн банк гэд энэ бүх юмнууд чинь энэ улс их орны иргэн бүрийн сайн сайхны төлөө тэдгээрийн хийж байгаа, сурч хүчийг хүсэж байгаа тийм хүмүүст олгодох юм байсан бол өнгөрсөн хугацаанд энэ бүх зүйлсүүд зөвхөн улс төрийн хүрээний хүмүүсийн эрх мэдлэр дамжиж тэдний хүрээллийн ах トゥ амраг садан юу байдгийн одоо найз нөхөд тэдний хүрээллийн одоо хүмүүсийн хүртдэг юм л юм байсан шүү дээ. За тэгэхэд манай монголчууд нийтээрээ ёс зүйн асуудлыг ярьж сэрээгүй ш. Тэг би хувьдаа маш баяртай байгаа. Тэг би өөрөөрөө амар бахархаад байгаа юм уучлаарай. Яагаад гэвэл
тэр олон өөрсдийнх нь сайн сайхны боломжийг өөртөөс нь хулгайлсан хүмүүстэй ёс зүй ярьж явсан хүн нэгч байхгүй. Ёс зүйн хариуцлага нэхэж гомдолж иргэдэл болж явсан хүн нэгч байдгүй. Тэр итгий сэтгүүлчд хүртэл ёс зүйн асуудлаар тойрон хүрээлж ингэж та ёс зүй алдсан байна. Та Монгол улсын иргэний сайн сайхны төлөө ажиллана гэж тангар өргөчөөд та иргэний боломжийг хулгайлсан байна гэж араас нь ингэж нэг л хаталтай явж үзег байхгүй. Ер нь бол за тэгсэн мөртлөө өнөөдөр гэрт нь хулгай орсон хүний бухимдал одоо игдүүцэл тэр болгонд нь одоо нэмж тавлж байгаа троллуудын энэ тролл армийн энэ мухай сэвэнд өөрөө өөрийгөө хамгаалж үнэт зүйлээ хамгаалж ингэж үлдэж байгаа хүний гэртээ байгаа хүний үйлдэлийг энэ төрлийн ордонд авчираад чирээд тэр гэртээ байгаа хүний ёс зүйг ярьж байгаа нь бол маш игдүүцэлтэй, маш сонирхолтой, бас маш хөвгчлөлтэй. Би таранаас тантай холбогдсон уу? Ер нь та өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна уу? Ёс зүйн алдаа гаргасан гэж юус үзэхгүй байгаа. Яагаад би ёс зүйн алдаа гаргасан гэж? Миний гэрт хулгай орсон байдалд би мэдээж шинийн нэгэнд та нар бүгдээрээ өөрсдөн дээр төсөөлдөө. Та шинийн нэгэнд ингээ гэрээ орхиод Ахмад Настангууттайгаа хөгшин борлуудтайгаа золгоод шинийн таванд гэртээ ирсэн чинь гэрээ чинь ингээ дүүрэн хүмүүс ухцсан. Ингээд байдгаар нь сандаачлаад хамаг үр хүүхдийн чинь хамаг хувц хоноор нялх нотон хүүхдүүд чинь хамаг юмыг хулгаад аваа явчихсан. Үнтэй цайтай амин тэр чинь бүгдийг би өөрөө хөдөлмөрлөж олсон байхгүй. Би энэ улс төрөөс нэг ширхэг халбагч аваагүй штэ. Тэгэхээр тэгсэн юмыг маань синдижсэн байхаар хинт сайхан байх уу? Мэдээж бухимд нь хол ойрын хүн бүрийг хардаж сэрцэн. Тэр бол үнэн тэгээд тэрийгээ би лайвцсан. Лайваараа ингэсэн байна, яхаараа ингэдэг байна гэд ингээ бүх нөхцөл байдлыг одоо тэр чинь бол ер нь бол манай цагдаагийнхан ч гэсэн маш сайн ажилласан л та. За тэгээд ингэсэн. За тэгсэн чинь яасан? Битүү троллууд дайрсан шүү. Мэдээж алдсан хүн 15-тай хэнийг ч хардаж болно шүү дээ. Хардах эрх нь хүн болгонд нээлттэй байгаа үстэй. Тэр өөртөө тохиолдсон ямиг хүн хардаад юу ч хийж болно. Өөрийнхөө ажил албатай холбож бодож болно, Эсвэл хол ойрын хин нэгийг одоо хувийн байдлаар бодож болно. За ингэсэн чинь яасан? Зөндөө олон троллууд дайрсан, нэмж тавлсан, бахаа хангасан, нэмж доромжилсан. За би тэр хүмүүст би үнэн л хэлсэн шүү. Та нар шүү дээ өөрсдөөс чинь хулгайлдаг хүмүүс та нарыг хөлслөөд ингээд тэр хүмүүсийн эсрэг дугардаг хүнийг ингээд барьж идэж яхаа та нар тэрийг нь хийгээ явж идэг тэнгүүд л гэсэн. Тэгэхээс биш би арт түмэн та нар бол тэнэг байна. Та нарын ингээд бүтээсэн нэг юм чинь ингээд өнөөдөр намайг ийм байдалд оруулчлаа гээгүй байхгүй. Ер нь би хизээч гим зэмгүй мөн мөрөөрөө явж байгаа хүнийг хөөе чи тийм байна ийм байна гэж байгаагүй. Энэ бол миний амьдралын бүр зарчим. Энэ хүмүүс энэ троллууд намайг мөрөөрөө ажил амьдралаа эрхлээд явж хахад доромжилдог учраас би хариуг нь барьдаг. Гэхдээ хуульд Монгол улсын их хурлын гишүүн болсныхоо төлөө та элдв хүмүүсийн доромжллыг тэсээд юу ч тохиолдсон ингээ сайхан анирлаггүй нирван дүрийг эсгээд байж ах хэвээр гэсэн юм байхгүй үсттэй. Тийм байхгүй үсттэй. Тэгэхээр хүн байх эрх нь ер нь байна уу улс их хурлын гишүүдэд? Таны хуулийн төслийг харсан. 28 оноос ирж эхлэн гэсэн. Тэр болохоор за тэрийг дараа нь тусдаа яриа заяа. За тэгэхээр зэрэг нэгдүгээрт хүн байх эрхээ эдлэх боломж хүн ямар ч одоо ажил одоо алба эрхэлдэг байхаас үл хамааран хүн байх эрхээ эдлэх ёстой. За тэгээд би гэртээ өөрийнхөө гэрийнхээ орчинд гэрээсээ өөртөө олгогдсон миний хувийн аккаунтаараа одоо лайв хийгээд бухимдах нь яагаад улс төрийн хэрэг болчдөг юм бэ гэдэг дээр гайхаад байгаа. Тэгээ яагаад энийг ингээд тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд төрийн ордонд өнөөдөр манай төрийн тэргүүн хийж байгаа хүрсэх ерөнхийлөгч маань цагтаа гишүүн байхдаа зодтолтой л явжсэн шүү. Та нар мартсан уу? Би бол тийм юм үзчихсэн юм байна. Зодтолтой л явж исэн. Зөндөө олон гишүүд нь салаач гаргаал байж исэн. Зөндөө олон гишүүд нь улсын хурлын дараа нь хүртэл пистач нь гэл хилээл зогсч л байсан. Тийм биз дээ. Би худлаа яриад байгаа юм уу? Гэтэл би төрийн ордноос иргэдийг доромжлон гутаасан, хараасан, ерөөсөн тийм лайв ч юм уу эсвэл тийм дүр байдал гарч ирсэн удаа байна уу? Монголын ард түмэн гэж ярьсан удаа байхгүй үстэй. Би төрснийхаа дараа болон төрхийнхөө өмнө энэ төрийн танхимаас ганцхан удаа лайв хийсэн. Тэр нь болохоор зарчмын шаардлага байсан. Энэ олон нийтийн иргэдийн саналыг авч энэ улсын хурлын гишүүн гэдэг ажил албанд ирсэн бол ажиллаа хийгээч, цаг нартаа байгаач, хуралдаа суугаач гэдэг лайвыг хийсэн.
өнгөрсөн хугацаанд гэсэн одоо гişүүд хараал хийдэггүй юмыг хил амар дарамждаг асуудал байсан. Гэхдээ энэ одоо ёс зүйн асуудлыг 126-аас эхлэх ёстой гэдэг байр суурийг олон нийтэд илэрхийлсээр байгаа. Тэгэхээр таны хувьд бас яг төсөлтөр чинь одоо 28 онд одоо яг энэ асуудлыг одоо хэрэгжүүлэх тусгасан байгаа. Хугацааны хувьд бол ягаад 28 он гэж тусгасан бэ гэхээр зэрэг манай хуулийн багийнхан ярилцж хагаад энийг ер нь бол эн чинь тангараг үргэлт чинь дараагийн 4 жилд дараагийн 2 жилийн дараа 28 онд эхлэн штэ. Тэгэхээр тэр хугацаанаас гэж бодож тавих нь зөв гэсэн баггүй юу. Тэгэхээр би одоо жишээлбэл ингээд шууд хин нэгнийг онлоод ч юм уу те эсвэл одоо юу гэдгийг одоо ингээд хууль батлагснаар хэрэгжин хэрэгжихгүй гэж тавих нь өөрөө утгагүй юм байлээ. Тийм учраас энийг хизээнээс хэрэгжихийг улсын хөөрөө хэлэлцээд энэ хуулийг тэзэнээс хэрэгжихээр шийднэ гэдгээр батлах ёстой болохоос биш би энд бол хуулийн одоо заалт нь бол ерөнхий байдлаараа дараагийн одоо тангараг өрөх юунаас эхэлж оруулах ёстой байд юм байлээ. Тэгж бол оруулсан байгаа. Тэгэхээс биш одоо өөрийгөө хамгаалж үлдээлтэй би нэг улсын хурлын гишүүнээ өгөхгүй ийм хууль санаачилчаад дараагийн хүмүүст хэрэгжин гэсэн юм бол байхгүй. А хэрвээ одоо улсын хурл нь одоо тэрвэл олонхороо хилцэж шийддэг олонхын шийдвэр хүчинтэй ийм байдаг юм чи ямар нэгэн байдлаар одоо миний эсрэгч хамаагүй юм гарвал би тэр хүлээн зөвшөөрөх болно. Тэрнээс айж имээгээд ичиж гувшаад ингээд ямар ч одоо шаардлага надад бол байхгүй.